бүхэндээ өнөөдөр мэнд хүргье. За ингээд сорил 6-гийн үйл ажиллагааг тайлбарлахад бэлэн боллоо. За тасалгааны температурт ус төрөгчийн пероксидын усан усмлын дээжид Больцманы тархалтын энергийн мориуг бол үзүүлсэн байна. За Больцманы тархалтын мориу гэж юу хэлдэг вэ гэхээр босоод инхлийн тав молекулын тоо буюу жижиг хэсгийн тоо уралд орж байгаа байцуудын жижиг хэсэг уралд орж байгаа болон урлаас үүссэн байцуудын жижиг хэсгийн тоог аваад за хэвтээд инхлийн дагуу энергийн утгыг авж байгаа. Тэгээд энэ дээр уул хэлбэрээр зурсан одоо иймэрхүү зураглалыг бол ерөнхийдөө Больцманы тархалтын мориуг нь за энэ Больцманы тархалтын мориуд бол энд бол химийн уралд орж байгаа байцуудын жижиг хэсгүүдийн одоо энергийн тархалтыг харуулдаг. За энэ дээр бол жижиг хэсгийн тоо байгаа. За тэгээд энэ жижиг хэсгийн тоо нь бол энергийн утгын хувьд бол энэ тохиолдолд бол ер нь бол янз бүр байдаг. Биш эндээс нэг хэсгэлэнтэй Т-ийн давж 2 3 4 гээд энерги утга хойшлоо тасмал өсөж байгааг бол эндээс харж болно. За тэгээд энэ идэвхжлийн энергитэй тэнцүү буюу түүнийг давсан энергитэй жижиг хэсгүүд л яах вэ гэвэл ашигтай мөргөлдөлтөнд орж бол химийн уралд ордгоо гэд. За тэгэхээр эндээс катализатор нэмж өгсөн байна. Ус төрөгчийн пероксидыг халаат задлах урвал дээр бол ус төрөгчийн пероксидыг катализаторын төлөөр явуулсан байна. За тэгвэл энэ катализатор бол ямар үүрэгтэй байдаг вэ гэдэг талаар ихний хэлж бүгдээр авч үзье. За эрэг катализатортай оруулах үед бол яах вэ гэвэл идэвхжлийн энергийг бол бууруулах замаар химийн урвалын хурдыг бол ихсэгдэг. За тэгэхээр хурд бол идэвхжлийн энерги нь буурснараа хурд бол өсдөг гэж ойлгож болно. За тэгэхээр Больцманы тархалтын мориун хэлбэр хэмжээ бол өөрчлөгдөхгүй. Тэгвэл хэлбэр хэмжээ өөрчлөгдөхгүй байгаа хоёр график бол A юм уу B график хоёрын аль нэг байна. За тэгвэл катализатор нэмсэн үед бол Больцманы тархалтын мориун хэлбэр болон хэмжээ бол өөрчлөгдөхгүй. Яг хэвээр байна гэсэн. За тэгвэл өөрчлөгдөхгүй гэж байгаа учраас энэ тохиолдолд бол A, B хоёрын аль нэг нь энэ хоёр бол өөрчлөгдсөн учраас энэ хоёр хариулт бол биш байна. За тэгэхээр идэвхжлийн энерги бол бид бүхэн юу гэсэн бэ гэхээр идэвхжлийн энерги бол катализатор эрэг катализатортай үед бол идэвхжлийн энерги нь бол буурдаг гэж хэлсэн. За тэгэхээр энэ бол идэвхжлийн энерги нь бүр одоо 5 байлаа гэж бодоход бүр идэвхжлийн энерги нь өссөн байна тий. За энэ бол идэвхжлийн энерги бол өссөн. Өөрөөр хэлбэл уралд ороход хангалттай энерги бүхий молекулын тоо нь бол цөөрч чинь тийм ээ. За харин энэ зураг дээр бол идэвхжлийн энерги бол одоо энэ дээр байснаа ийшээ ирж идэвхжлийн энерги бол буурсан учраас уралд ороход хангалттай энерги бүхий молекулын тоо өсөөд энээсээ болоод урвалын хурд бол өснө гэдэг энэ зураг бол бие хариултан зөв байсан байна. За дараах томьёоны аль нь массын 36.8% хүчил төрөгч агуулах вэ гэж асуусан байна. За тэгэхээр эндээс бол та бүхэн бол нэг үрчлэн бодож үзэж болно. Манганы харьцангуй атомоос 55 дээр нэмэх нь 16 үржих нь 2 гэдэг чинь энэ дээр бол хэд болох вэ гэхээр за энэ энэ чинь нөгөө мойлын массын олдог томьёо биш байна. Энэ бол эмпирик томьёог олох байсан байна. За тэгэхээр манган X O Y гэдэг томьёон зэрэгтүүлээд за X-ийг ярцах нь Y-ийг олох гэж байгаа. За хүчил төрөгчийн эзлэх хөв бол 36.8% бол манганы хэд байх вэ гэвэл налиумны нийлбэр хөв бол 100% байдаг тийм ээ. Тэгэхээр 100-аас бол 36.8 хасчихаар хэд гарах вэ гэвэл 63.2% нь бол манган байсан байна. За энэ бол 63.2% нь бол манган байсан байна. Одоо бүгдээрээ X-ийг харьцах нь Y-ийг олъё. За энэ бол мойлын тооны харьцаа байдаг учраас M манганы кубах нь мойлын мас манган харьцах нь M хүчил төрөгчийн кубах нь мойлын мас хүчил төрөгч гэдэг томьёонд орлуулъя. Манганых 63.2-ийг кубах нь харьцангуй мойлын мас нь бол харьцангуй атомаас нь тэнцүү байдаг шүү дээ. Энэ тохиолдолд бол 55 байгаа тий. За 36.8 16 гээд мойлын мас нь 16 байдаг. Ингээд 1149-ийг харьцах нь
2.3 гээд тэгээ энэ хоёр тооны бага тоонд нь нугаж өгдөг. Тэгэхээр 1149 байхаар энд нэгийг харьцан 2 буюу манганыг А2 гэсэн юм томьёотой нэгдлэг байсан байна. Ингээд хоёрын бол бие хариуцлага байжээ. За үеийн хүснэгтийн 3 дугаар үеийн 2 элементийн дараасан 8 явдлын энерги утгыг бол доор үзүүлсэн байна. За тэгэхээр 3 дугаар үед ямар элементүүд байдаг вэ гэдэг ихний ээлжинд бодох ёстой. Өстрөгч литий, натрий байдаг тийм ээ. Натрий, магний, хөнгөн цагаан, цахиур, фосфор, хөхөр, фолор, аргон гэсэн элементүүд байдаг. За тэгэхээр энэ дээр бол хариултууд дотроос харахад бол инертийнхий бол байхгүй байгаа учраас нэг жигсаалтаас асчи. За тэгэнгүүтээ эндээс энэ бром бол 4-р үеийн элемент учраас энэ бол биш болж таарлаа. Тэгээд натрий, магний, хөнгөн цагаан гэхээр селен бүр бүхрийн доор байдаг учраас энэ жигсаалтаас гарлаа. 3-р үеийн элемент биш байна тийм ээ. За тэгэнгүүтээ одоо бүгдээрээ яах ёстой вэ гэхээр магний бол энэ бол хідээс хэдгээр үе дээр огцон өсрэлт ажиглагдсан бэ гэхээр 7-оос 8 руу шилжихэд огцон өсрэлт ажиглагдана гэдэг бол энэ бол гадаад ухраандаа 7 электронтой элемент байна. Тэгвэл гадаад ухраандаа 7 электронтой элемент бол энэ 7 дугаар бүлгийн элемент болох холоор байдаг те. Яагаад гэвэл хамгийн гадна талын давхраан дахь 7 электроноо алдаад гаднаас 2 дахь давхраан дахь 1 электроныг алдахаар өндөр энерги шаардлагдан. Яагаад вэ гэхээр дотоод давхраан нь бол цөмтөөгөө ойрхон байдаг учраас хүчтэй таталцдаг гэж үзнэ. За тэгэхээр холоортой хариулт бол энэ байх боломжтой. За дараа нь энэ байна уу үгүй юу гэдэг бол юугаар нотлогдох вэ гэвэл энэ 2 дугаар энэ хідээс хідийн хооронд огцон өсрэлт ажиглагдваа гэдгийг харъя. За 1-р магнигийн хувьд бол яах вэ гэвэл гадаад давхрааны 1 электроныг алдахад бол харьцангуй бол бага энергиэс зөөлөгдөн. Яагаад гэвэл гаднаас хамгийн гадна талын давхраан дахь электроныг салгаж байгаа учраас харьцангуй бага энерги зарцуулагдана. Дахиад 1 электроныг салгахад бас нэлээд гэхдээ мэдээж 1-р янзлын энергиээс арай л их дахиад тэгэхээр янзлын энерги гэдэг тодорхойлолт бол яадаг вэ гэхээр цэглэн сарманхий байдалтай атомаас 1 электроныг салгахад зарцуулагдах энерги өөрөөр хэлбэл энэ бол дандаа эндотерм байдаг те. Дулааны гэр нь бол шингээж өгдөг. За тэгэхээр эндээс бол 1-р янзлын энерги бол харьцангуй гадаад давхрааны электроноос салгаж байгаа учраас энийг салгахад гадаад давхраанд 2 байгаа шүү дээ. Энийг салгахад харьцангуй бага энерги гэхдээ тодорхой хэмжээний энерги 2 дахин салгахад за энэ бол дотоод давхраа руу цөмтөөгөө ойрхон болчихж байгаа учраас энийг салгахад энэ огцон өсрэлт ажиглагдана. Өөрөөр хэлбэл 2-оос 3-ын хооронд шилжихэд энерги утга өндөр байгаа учраас энэ бол 2 дугаар бүлгийн элемент байсан байна. Ингээд энэ бол E хариулт бол зүг байсан байна. За тэгэхээр 3-ын бол E хариулт зүг байсан байна. За сигма холбоо нь этиний молекул дахь 2 нүрстрэгчийн атомын хооронд үүсдэг. За аль зураг нь энэхүү холбоог зөв илэрхийлсэн байна вэ гэж байна. За тэгэхээр энийг багш нь одоохон гаргаад ирье. Ерөнхийдөө бол этиний молекул дахь 2 нүрстрэгчийн атомын хооронд үүсдэг. Аль зураг нь энэ холбоог бол зөв сигма холбоог төрсөл юм байна л да. Тэгэхээр эндээс бол Cc2-сан холбоо үүсгэж буй нүрстрэгчийн атомууд чөлөө тос электронгүй байгаа тийм. За тэгэхээр ерөнхийдөө бол этиний молекул дахь этен гэдэг бол ерөөсөө C2H4. Тэгээд энэ дээр бол энэ хоёрын завсар бол ямар холбоо үүсдэг вэ гэхээр 2-сан холбоо үүсэж байгаа. За ингээд этений молекулын 2-сан холбооны яадаг вэ гэхээр өстрөгчийн атомын хооронд ер нь бол сигма холбоо үүсэхдээ яах вэ гэвэл энэ байна тийм. Энэ сигма холбоо бол ерөөсөө энэ C бол P элемент шүү дээ. Тэгээд P элемент учраас яах вэ гэвэл P-гэр төгсдөг тий. Гадаад давхрааны электрон P-гэр төгсөж байгаа учраас яах вэ гэвэл тэгээд энэ дээр бол ийм хэлбэртэй байгаа тий. За дараа нь бол яагаад вэ гэхээр нөгөө ирлизжилтэнд ороод нэг нь хагас хэсэг нь одоо сигма болоод нэг хэсэг нь бол P холбоо болоод за ингээд ирлизжсэн орбиталыг үүсгэж байгаа тий. За ингээд ирлизжсэн орбиталыг үүсгэх
бөгөөд энэ сигма холбоо бол ерөөсөө PP гэнэ. Тэгэхээр энэ бол SS энэ бол SP гэж таарж байна. Энэ бол PP. Энэ бол бүр P холбоо. Энэ бол бүр P холбооны ингээд босоогоор ингэж дүрслэгдэнэ гэсэн үг. Энэ бол пи буюу P холбоо. За ингээд энэ этиний молекул бол яадаг вэ гэхээр P холбооны ингээд босоо чиглэлтэй гентел гэдэг юм байна. За тэгэхээр энэ дээр бол этиний молекул бол P холбоор нэг нь сигма, нэг нь P холбоогоор холбогддог шүү дээ. Тэгэхээр сигма нь бол яах вэ гэвэл X тэнхлийн дагуу ингэж холбогддог байна. P нь бол ингээд босоо чиглэлээр ингэж холбогдно. Ингээд дөрвийн бол яасан бэ гэхээр C хариулт болсон байжээ. За өснөгтөн дөрвөн бодисын шинж чанарыг харуулав. Калий иодид нь аль хариултанд тохирох физик шинж чанартай болохыг тодорхойлно гэж. За тэгэхээр калий иодид гэдэг бол калий нэмэх нэг гадаад давхрааныхаа нэг электроныг алдсан. Иод бол гадаад давхраандаа калигийн нэг электроныг аваад өөрөөр хэлбэл нэмэх асах цэнэгтэй ионуудын харилцан таталцлаар үүсдэг ионы холбоо гэхээс гадна энийг бид нар бас яаж мэдэж болох вэ гэвэл калий бол металл элемент юм аа. Иод бол металл биш элемент юм аа. Ингээд металл биш атомуудын хооронд бол ионы холбоо үүсгэдэг гэдэг. Ингээд ионы холбоотой нийлүүлэлтүүд нэмэх асах цэнэгтэй ионуудын харилцан таталцлаар үүсэж байгаа учраас эсрэг цэнгүүд бие биетэйгээ хүчтэй таталцдаг учраас энэ тохиолдолд бол хайлах буслах температур бол ер нь бол өндөртөөр нь сонгоно. За тэгэхээр энэ дээр бол өндөртөөр нь гэхээр энэ хоёрын айл нэг нь болж таарлаа. Гэхдээ бид нар бол энийг бол энэ тоог бол цээжлэх бол боломжгүй. Ямар бусад шин чанарыг харж иж ерөнхийдөө бол одоо ямар хайлах буслах зэгтэй вэ гэдгийг бол таамаглаж мэдэх боломжтой. AB бол эрдийн нөхцөл калий иодид ионы холбоотой нийтлүүд бол асах 66 градус тайлдаг гэхээр эрдийн нөхцөлд эн чинь хий болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр хариулт бол биш байна. Тэгээд хайлах үедээ цахилгаан дамжуулах чанар нь бол мэдээж ионы холбоотой. Хатуу үедээ бол цахилгааныг бол дамжуулахгүй шүү дээ. Цахилгаан бол дамжуулахгүй. Яагаад дамжуулахгүй вэ гэхээр нэмэх асах цэнэгтэй ионууд бол хүчтэй таталцдаг учраас байрлалын ойролцоо хэлбэлцэх хөдөлгөөн хийдэг. Чөлөөтэй хөдлөх электрон байхгүй, чөлөөтэй хөдлөх нэмэх асах цэнэгтэй ионууд байхгүй учраас хатуу үедээ бол цахилгаан дамжуулахгүй. Харин энийг температурыг ихсгээд калий нэмхийн шингэн болгоод иод гасгын шингэн болгосон үед бол цахилгааныг бол хайлах үедээ бол цахилгааныг бол сайн дамжуулна гэдэг хариултыг сонгоно гэсэн. Тэгэхээр энэ дээр бол C хариулт нь байна. Уусмалдаа бол бас сайн дамжуулна шүү дээ, тийм. Усанд хийгээд уусгахаар калий нэмхийн уусмал болоод иод гасгын уусмал болоод энэ үед бол цахилгааныг бол сайн дамжуулна гэдэг хариултыг сонгож хийх юм байна. За дараагийнх нь X, Y, Z нь бүгд хий бөгөөд доорх тэгштгэлийн дагуу уралд ордог. За тэгэхээр ямар тэгштгэл явагдаж байна вэ гэхээр X хий 2Y хий. За ингээд 2Z хий гэж байна тийм ээ. За ингээд энд бол 3 моль бол X-ийг авсан байна. Энд 1 молийг авсан байна. Энд ч гэсэн 3 молийг авсан байна. За эндээс харахад аль нь илүүдсэн бэ гэдгийг олохын тулд уралд орж байгаа хоёр байцын мал мэддэг хэмжээ мэдчих байгаа нөхцөлд аль нэг нь бол X-ээр авдаг тийм. За эсрэг талын X илүүдсэн учраас эндээс за энийг А-г авч А-г олъё. За А1 моль одоо X чинь яасан бэ гэхээр 3 моль Y-тэй бол уралд орсон. Тэгвэл 1 моль X чи яасан бэ гэхээр 2 моль Y-тэй уралд орсон гэ пропорцийн аргаар бичсэн ч болно, шилжүүлэгч фактораар бичсэн ч болно. А тэнцүү 1.5 моль юу байсан бэ гэхээр X байжээ. За ингээд энэ дээр бол 1.5 моль X уралд орсон байна. Өөрөөр хэлбэл энэ одоо анх бол хэдэг авсан бэ гэхээр 3-ыг авсан шүү дээ. Тэгтэл 1.5 моль нь л уралд орсон байна. Тэгвэл энэ илүүдэл X-ийг олохдоо яах ёстой вэ гэхээр энэ илүүдэл X-ийг олохдоо 3-аас асах 1.5 тэнцүү
1.5 мол x бац илүүцсэн байна. За хязгаарлагч урвалж энэ байгаа учраас энээс өгөөд А2 мол Z үссэн гэдгийг бол энд бол 2 мол байгаа тий. За тэгвэл 3 мол Y-ийг аваад x-тэй оруулахад А2 мол Z бол урвалаас үүссэн бол 2 мол Y-ийг авахад яасан бэ гэхээр 2 мол Z бол үүссэн байна. Ингээд А2 тэнцүү 3 мол Z үүссэн байна. За урвалаас үүссэн нийт хий молын тоог олъё. Урвалаас үүссэн нийт хий молын тоог олохдоо яах вэ гэвэл нэмнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл илүүдсэн x дээр урвалаас үүссэн z-ийг хооронд нь нэмнэ. Өөрөөр хэлбэл 1.5 мол дээр нэмэх нь 3 тэнцүү 4.5 мол хий байсан байна. За нийт хий бол хэд байсан бэ гэхээр 4.5 мол. За өгөгдөл нь 1 дециметр куб гэж байна. За энэ бол юуны нэгж вэ гэхээр эцэлхүүний нэгж байна. Мөн 120 градус гэдэг өгсөн байна. Температур нь бол 120 градус. Тэгээд энэний даралт бол ямар болох вэ гэж асуусан байна. За эндээс PV тэнцүү nRT гэдэг томьёоноос бүгдээрээ даралтыг олъё. Даралтыг олохдоо nRT байх нь V гэсэн үг. Энэ нь бол 4.5 мол. Тэнийг доор өччих. 4.5 мол. Үржих нь R нь бол хэд байсан бэ гэхээр 8314 5 joule үржих нь мол асахныг 30 кг асахныг үржихийн температур нь 5 T болохдоо 273 дээр нэмэх нь 120 чинь 393 кг болж байна. За энд бол 393 кг. Баах нь эцэлхүүн нь бол паскал гарсан байна те. Тэгэхээр 1 метр куб чинь 1000 биш шүү. За 1000 юутай тэнцүү вэ гэхээр дециметр кубтай тэнцүү юм бол бодлогын өгдлийн 1 дециметр куб нь хэдэн метр кубтай тэнцүү болох вэ гэхээр 0.1 метр куб болно гэсэн үг. Ингээд 1 метр куб болоод ингээд даралтаа болохоор хэд гарсан бэ гэхээр 373 кг 120 юм. 393 кг шүү дээ. Зүг байна. За тэгэхээр эндээс даралт бол хэд гарсан бэ гэхээр P тэнцүү 14704-ний 9-3 буюу 1 2 3 4 5 6 7 гээд 147 үржих нь арын 7 зэрэгт паскал буюу энэ C хариултан зүг байсан байна. За 7-т нь харьцангуй бол яг NH3 дээр бутаар 2-ыг нэмээд за энэ дээр DA зооны бутаарыг N2 бутаар 2 дээр нэмэх нь H бутаар үүссэн. За энэ тохиолдолд урвалаас ахын зүг хэлэх юм бол энэ бол асуудалгүй болно гэсэн үг. За энэ бол энэ дээр бол 2-ыг тавиад энэ дээр 5-ыг тавина, энэ дээр 6 тавина гэсэн үг ээ. За энэ бол 17 г мягта гэж байна. Энэ бол 2-ыг үржих нь 17. За эндээс бутаар 2-ыг бол x грамм. Энэ 5-ыг үржих нь 2-ыг үржих нь 19 гэхээр энд 102 болж байна гэсэн үг те. За ингээд x-ээ болохоор 17 г NH3 чинь x грамм бутаартай оруулалт орд юм бол 34 г NH3 чинь 102-тэй орно гээд x тэнцүү 95 г гээд бутаартай оруулалт орно гээд энд бол хариулт бол зүг байсан байна. За 8 дугаар тест бол зурагт урвалын явах замыг зурагт үзүүлсэн байна. За эндээс болов энэ дээр бол 8 дугаар тестэн дээр бол бид бүхэн юу ань гэсэн үг шулуун урвалын энтальпийн өөрчлөлтийг олоо гэж. За тэгэхээр энтальпийн өөрчлөлт гэдэг бол ерөөсөө урвалын дулааны ил олыг олохдоо ер нь бол бүтээгдэхүүн бодисын энергийн өөрчлөлтөөс асах нь их бодисын энергийн өөрчлөлтийг хасах хэрэгтэй. Тэгэхээр бүтээгдэхүүний утга нь энд явж гин энэ шүү энэ бүтээгдэхүүний утга энэ. За их бодисын утга нь бол энэ байна.
тэ. За тэгэхээр энэ тохиолдолд бол бид бүхэн яах ёстой байсан бэ гэхээр юу байна гэсэн үг. Энэ нур бол дулаан ялгаруулж ийн үү шингээж ийн үү гэдгийг хараад за тэгэхээр энэ бол К мөрөө бол зөв байна. Дараа нь боцоо хурлын түвшлийн энергийг олохдоо түвшлийн энерги гэдэг бол оройн цэгээс их утсын утгыг хасдаг те. За тэгэхээр эндээс шулуун хурлынхыг бол ингэж олмоор байна эм гээд. Гэтэл боцоо хурлын үед бол бүтээгдэхүүн бодис нь их утас болчдөг учраас оройн цэгээс их утсын утга гээд ингээд О график бол зөв байна. Ингээд 8 бол B хариулт нь бол зөв байжээ. За дараагийнх нь холоор бол x нь холоор эсвэл холоорын эсэл байх боломжтой. За тэгвэл x гэдэг юм чи устдаа оролд ороод юу үүснэ бэ гэхээр h холоор үүсгэж болно. Мөн 5 молекул h холоор хэд гэж байгаа юм болоо тэр энэ нөгөө юутай тарагдчихжээ. За h холоор 3 баха. Тийм байна h холоор 3 байна. За h холоор A3-ыг бол үүсгэдэг. Тэгвэл энд юу байсан бэ гэж асууж байна. За энэ хоёр коэффициентийг бол ерөөсөө өөрчлөхгүй юм байна. За тэгэхээр бүгдээрээ нэг өөрчлөхгүй байхын тулд за энэ дэр холоороо аваад үзэхэр чинь холоор чинь энэ дээр 5 дээр нэгийг нэмээд 6 гэдэг чинь энд 3-ыг тавиад энд 3-ыг тавихаар устдагч нь бол хэд болчих чинь 6 гээд гэтэл А нь энд 15 ота гэдэг энэ бол холоор 2 бол биш байсан байна. За тэгвэл холоор 2 бол биш байсан байна. За одоо тэгвэл яг яавал тэнцгээр байна. За энэ дээр бол 5-ыг 50 гэдэг чинь устдагч энэ дээр 5 5 дээр 1 нэмээд 6 гэдэг чинь энд 3-ыг давхаар энэ дээр бүр 15 болчихж байгаа байхгүй. 15-аас 3-ыг хасахаар хэд болох вэ гэвэл энэ дээр нэмсэн холоор байх нь зөв юм байна. 15-аас 3-ыг хасахаар 12 гэсэн үг. Тэгэхээр энэ дээр 12 болохын тулд холоороо энэ дээр ото байсан болж таарч байна. Тэгэхээр энд холоор 1-ийг 1 дээр 5-ыг нэмээд 6 гэдэг чинь энэ юм 6-ыг давхаар энд хэд вэжэж 12 болох вэ гэвэл 2 вэжэж ингээд 2 6 12 12 дээр 5-ыг нэмээд 15 3 5 15 ингээд тэнцсэн байна. Ингээд энэний бол 9C хариулт бол зөв байжээ. За этил этанот нь дараа гурвалд ордог. За кальций бол 0.27-тай тэнцүү. За этаны хүчил ба этил спиртийг тэнцүү хэмжээгээр холсон гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл өгөгдөл дээр энэ урвал явагдаагүй шүү. Энэний эсрэг урвал явагдсан гэдээ өгсөн байна. Тэгэхээр C2H5OH-тэй нэмэх нь CH3 COOH за тэгээд тэнцвэр тогтлоо. CH3 CO2H5 нэмэх нь H2O гэдэг урвал явагдажээ. За ингээд энэ тохиолдолд бол бид бүхэн кальцийн утга бол хэдтэй тэнцүү гэж өгсөн байна вэ гэхээр энэ тохиолдолд бол кальцийн утгыг бүгд хамтдаа олцгоё. За кальций бол энд энэ урвалын эсрэг нь эмчин энийг нэг эсрэгээрээ эмчин мэдээж хуваагдана гэсэн үг. Тэгэхээр кальций бол нэгийг хуваах нь одоо 27 болж өөрчлөгдөн гэсэн үг. Яагаад гэхээр энэ чинь нөгөө эсрэг урвалын эмчин кальцийн утга бол эсрэгээрээ өөрчлөгдөн. Тэгэхээр нэгийг хуваах нь 0.27 гэдэг буцаг урвалын үед бол тэнцвэрийн тогтмол нь ийм байдлаар болно гэсэн үг. За ингээд нөгөө багнан бичиглэлээ бүгдээрээ хий. За анх өөрчлөлт тэнцвэр гэсэн утгуудыг бүгдээр хамтдаа авцгаая. За анхны концентрац бол бид нар одоохондоо мэдэх боломжгүй байгаа. Тэнцвэр тогтоход за тэнцвэр тогтох үед этаны хүчил ба этилийн спиртийн концентрац нь энэ хоёрын 0.42 0.42 мол/литр байсан гэсэн тий. За ингээд за өөрчлөлт буюу уралд орсон хэмжээг x гэж тэмдэглэжээ. Эндээс мөн ялгаагүй x стохиометрийн харьцаагаар орохоор x энэ дээр 1 мол гэхээр А-г болохтой яах вэ гэвэл А-г болно гэсэн үг. А-г болохтой 1 мол x мол болно гэсэн үг. Эндээс мөн 1 мол энэ дээр А1-ийг болохоор мөн ялгаахгүй x энд 1 мол А2-ыг болохоор энд x гэхээр x болоод тэгвэл кальцийн утгыг болохдоо бүтээгдэхүүн бодисуудын концентрацийн үр дүрийг хөлсүүдийн концентрацийн үр дүрт хуваах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол ийм болно гэсэн үг. За хуваах нь C2H5OH-ийн концентрацийн үр дүр нь CH3-ийн концентрац болно гэсэн үг. За ингээд нэгийг хуваах нь 0.27 гээд энэ бол анх бол тийг байсан шүү дээ. Тэг дээр нэмэх нь x-ээр нэмэгдсэн гэхээр
Энд бол x болно гэсэн үг. Тэгэхээр x-ийн квадратыг гуйхан 0.42 үржих нь 0.42 гээд. За эндээс x-ээ олохоор хэд гарсан бэ гэхээр 0.81 гарч ийн. 0.81 гээд мол метр куб гээд ингээд энэ C хариулт бол зүг байсан байна. За гетероген катализатортай явагдах хурлын жишээ аль нэгний зүг байна вэ гэж асуусан байна. За тэгэхээр эфир чухал гэхээр саяны бид бүхний бичсэн CH3 сон карбон хүчил бол спирттэй уралд ороод яадаг вэ гэхээр CH3 CO-гийн одоо уусмал нэмэх нь H2O-гийн шингэн гэж тий. За ингээд уусмал гэхээр энэ дээр бол H-ийн нэмэх уусмалыг хүчлийн хүчлийн оролцоотойгоор явагддаг учраас энэ уралд орсон болон уралаас үүссэн байцуудын төлөв байдал нь ижилхэн байгаа учраас энэ бол гомогийн катализатортай урал учраас хариулт бол биш байсан байна. За контактын процессор бид нар бол энд бол ганц зэрэг хурал гэдэг тийм ээ. SO2 дээр O2-ыг нэмээд за энэ уралын үед бол ванадийн 2O5 гэсэн катализаторын төлөвөөр энэ хуралыг явуулдаг. За энэ бол за ванадийн 2O5 бол хатуу гээд тэгэхээр уралд орж байгаа байц болон уралаас үүссэн байцын болон катализатор нь бол ялгаатай байгаа учраас энэ бол гетероген катализатортай урал байна. Ингээд 11 бол бий байсан байна. Озоны давхаргын задрах хурал гэж байна. За озоны давхаргын задрах хурал болохоор O3-ын задраад O2-ыг үүсгдэг. За тэгвэл энэ дээр бол яадаг вэ гэхээр хлорын чөлөөт артикл эдгээр бүгдээрээ хий байгаа. Бүгдээрээ хийн төлөв байдалтай учраас энэ бол гомогийн. За агаар мандалдах бүхрийн триоксид үүсэх хурал гэхээр чинь NO2 чинь SO2-тэй уралд ороод NO дээр нэмэх нь SO3 гэдэг урал явагддаг шүү дээ. Тэгэхээр энэ бол NO2 нь катализатор болчдөг. Тэгээд буцаад үүссэн NO агарын хүчтэй уралд ороод NO2-ыг үүсгээд ингээд энэ урлагийн эцэд өөрийн шин чанараа хадгалдаг учраас энэ бол бүгдээрээ хийн төлөв байдалтай байж учраас энэ гомогийн катализатортай урлагийн жишээ юм байна. Ингээд ACD биш учраас би хариултан зөв байжээ. За Q элемент агаарт амархан эсэлдэг үүсээс нь устдаа уралд орж маш бага pH-тай нийтлэг үүсгдэг. Үлэг хүснэгтээс Q элементийн үлэг хүснэгтийн үе бүлгийг тодорхойлоорой гэж асуусан байна. За Q элемент нь агаарт амархан эсэлдэг гэж байна. Тэгэхээр энэ мэдээж бүлэг бол нэг байх боломжгүй pH нь багтаа нийтлэг үүсгдэг. Тэгэхээр энэ бол pH багтаа гэдэг чинь энэ бол хүчил үүсгэх боломжтой элементүүд бол үлэг хүснэгтийн 4-ээс за 4 нүрс төрөгч за хуурхандаа гэтээ харьцангуй бага pH харьцангуй сул хүчиллэг шүү дээ. Тэгэхээр pH утга яг 7-оос бага ч гэсэн нэг 6 мурга хавцаа 4 мурга хавцаа байна гэсэн үг 5 хавцаа байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол 4 юм уу 5 юм уу эсвэл 6 юм уу эсвэл 7 дугаар бүлгийн элемент байх боломжтой. За тэгэхээр эндээс бүлгүүдээс харахаар энэ бол 2 дугаар үе бүлгүүдээс харахаар энэ бол биш байна. За энэ 3 юм бол аль нэг нь байх боломжтой. За ингээд аль нь байх вэ гэхээр энэ дээр бол 3 дугаар үеийн 15 дугаар элемент бол фосфор гэдэг учраас энэ бол D хариулт байх боломж бол нэг гэсэн үг. Яагаад вэ гэхээр нөгөө энэ дээр хэрвээ 3 дугаар үеийн 14 дугаар элемент юу байсан бэ гэдэг ингээд аваад үзэхээр 3 дугаар үеийн 14 дугаар элемент бол 14 гэсэн бүлэгтэй элемент бол нүүрс төрөгч байх боломжтой байна. За тэгээд 2 дугаар үе 3 дугаар үеийн 15 чинь фосфор байх боломжтой. Агаарт амархан эсэлдэг штэ фосфор чинь тийм ээ. Тэгээ үлэг хүснэгтийн Q элемент үлэг хүснэгтийн үе бүлгийг тодорхойлоорой гэх. Тэгэхээр эндээс бол яг үлэг хүснэгтээ бас бид нар харах бол боломжтой. За тэгэхээр бүгдээрээ үлэг хүснэгтээ бол эндээс харчий. За ингээд үлэг хүснэгтээ харахаар энэ ингээд за энэ дээр бол заавчлаараа ингээ хэвтээгээрээ байна. Тэгэхээр 3 дугаар үеийн 15 дугаар бүлэг гэхээр чи энэ байна те. Тэгэхээр энэ бол фосфор эсвэл 3 дугаар үеийн 14 гэхээр захиур. За 3 захиур тийм амар агаарт эсэлдэхгүй шүү дээ те. За нүүрс төрөгч гэсэн за тийм амар одоо яахгүй учраас аль хариултан зөв байсан бэ гэхээр D хариулт нь бол зөв байжээ гэж төгнөхнэ.
За дараагийн тест бол юу гэсэн бэ гэхээр дор өгсөн элементүүдээс аль нь хосолсон орбиталаас электроноо алдах вэ гэсэн тест байна. За тэгэхээр 13 дахь тест бол хосолсон гэхээр гадаад хорондоо жишээлбэл бүгдээрээ хийж үзье л да. Магний хийж үзье 13 дахь нь. За магний бол тийг байж байгаад магний нэмэх 1 болоод 1 электроноо алдна гэсэн үг тийм. За тэгэхээр энэ тохиолдолд бол яах боломжтой вэ гэхээр юу яана гэсэн үг, электрон байгууламжийн томьёог бичнэ гэсэн үг л тийм. Магний бол 12 дугаар элемент учраас гэлгийн неон 10 дугаар элемент, тэгээд неон 3s2 гэхээр энэ хосолсноос алдж байна тийм. S гэдэг чинь эндээсээ электроныг алдж байгаа учраас энэ бол магний гэдэг хариулттай тестүүдийг бол гэсэн үг. Тэгэхээр магний гэсэн хариулттай нь аль нь байсан бэ гэхээр энэ авах боломж байна. Тэгэхээр энэ хоёр шууд жагсаалаас гарчлаа. За дараа нь хөнгөн цагааныг авч үзье. За хөнгөн цагаан бол яасан бэ гэхээр 13 дугаар элемент гадаад хорооныхоо 1 электроныг алдъя. Тэгэхээр энд юу болох вэ гэвэл ийм болно гэсэн үг. За тэгэхээр неон гэдэг чинь 10. За неоныг бүгдээрээ неон бол 10 дахь элемент шүү дээ. Тэгэхээр 10 электроныг байгаа гэсэн үг. Тэгээд 3s2 3p-ийн 1 байгааз. Тэгэхээр энэ хөнгөн цагаантай хариулт бол биш болж таарлаа. За яг өдөөгдөд ер нь хослоогүйгээс авах юм. За хөнгөн цагаан бол яах вэ гэвэл гадаад хорооныхоо 1 электроныг алдахаараа за тэгэхээр энэ дээр бол хөнгөн цагаантай хариулт бол биш байна. За тэгэхээр хөхрийг бүгдээрээ хамтдаа авч үзье. За хөхөр бол 3s2 биш, хөнгөн цагаан чинь 3s2 3p-ийн 1 гэхээр эндээс алдчих таарна, хослоогүйгаас алдчих шүү дээ. Тэгэхээр энэ бол биш болж таарлаа. За дараа нь захиурыг авч үзье. Захиуртай хариулт угаасаа энэ. За яг хийдэ 14 гэдэг чинь захиур нэмэх. За тэгэхээр ямар болно гэсэн үг вэ гэхээр неон 3s2 3p-ийн 2 гэхээр энэ хөнгөн цагаантай адилхан юм байна. Хөнгөн энэ s дээр 3s2 чинь шүү дээ энергиуд. Дараа нь 3p дээр бол тийч 3 дэд төвшөнд хуваагдаад эндээсээ алдна гэхээр энэ бол биш байна. За тэгэхээр угаасаа энэ C хариулт нь авах боломжтой. Одоо C-гээсээ бүгд хамтдаа хийгээд үзчихье. За магний бол зөв байсан. За хөхөр бол 14 дахь элемент учраас гадаад хорооныхоо 1 электроныг алдаад нэмэгдсэн нэгтэй категорийг үүсгэнэ. За ингэж алдахтаа яах вэ гэвэл юу байна гэсэн үг. Неон гэдэг чинь 10 гэсэн үг. Тэгээд 3s2 3p-ийн 4 гэсэн үг. Тэгэхээр 3s2 бол ингэж байж гин. Энэ чинь ингэж биш. 3s2 дараа нь 3p-ийн 4 гэхээр биш 3 дэд төвшөнтэй шүү. 1 2 3 яслуулна тий. Тэгэхээр эндээс электроныг алдах учраас энэ бол мөн байна. За холоорыг авч үзье. Холоор бол 17 дахь элемент. Тэгэхээр неон байлаа 10 3s2 3p-ийн 5 гэсэн үг. За 3s2 нь бол хэвээрээ 3p-ийн 5 гэхээр 1 2 3 4 5 гэхээр эндээс алдсан шүү дээ. Тэгэхээр хослосноос алдж байгаа учраас энэ зөв байна. За аргон бол угаасаа гадаад хороондоо электрон бүрэн дүүрэгдсэн байгаа шүү дээ. За неонгээд 3s2 3p-ийн 6 гэж бичгээр 3s2 бол инглээ 3p-ийн 6 гэхээр 1 2 3 гээд 1 2 3 4 5 6 эндээс алдж байгаа байхгүй хослосноос. Тэгэхээр C хариулт олцсон байсан байна. За тэгэхээр одоо энэ дээр бол 14-ийг энэ дээр хийч. 14-ийг хийхэд тулд энэ дээр хийчихье. За
За D ба E элементүүд 3 дугаар үед байрладаг. 3 дугаар үеийн элементийн нэг болох D нь хамгийн бага атомын радиустай байдаг гэж. За энэ дээр бүгдээрээ юу вэ? Үргэлжлэлийн бүгдээрээ харцгаая. За D ба E элементүүд нь 4 дугаар үед байрладаг. 3 дугаар үеийн элементийн нэг болох D элемент нь хамгийн бага атомын радиустай гэж. Тэгэхээр үеийн дагуу хойшлох тусам бол атомын радиус буурдаг. За тэгэхээр энэ элементүүд дотроос бол угаасаа натрий, магний, хөнгөн, цагаан цэгүүр нөгөө холоорын ардталт инертигээ байхгүй байгаа учраас энэ хариултууд дотроос байхгүй байгаа учраас эдгээр дотроо хамгийн бага хайлах цэгтэй нь нэг болох D элемент хамгийн бага атомын радиус багтаа нь энэ холоортой нэгдлийг бол сонгож таарлаа. За тэгэхээр холоортой нэгдэл бол энд байна, энд байна. Энд байна. Холоортой нэгдэл энд байна. Бас энд байна. За тэгээд хоорондоо уралд ордог гинэ. 3 дугаар үед E элементээс бага хайлах цэгтэй 2 элемент байдаг. За тэгэхээр хайлах цэг багтаагаар нь хайлах цэгийн дараалал чигсахаар хамгийн өндөр хайлах цэгтэй нь бол нэгд нь энэ орж ийн. Хоёрд нь энэ орж ийн. Гуравд нь энэ. Тэгээд дөрөвд нь энэ. Тавд нь энэ. Зургаад нь энэ. 4 5 6 7 8 гэдэг чинь энэс хайлах цэгтэй 2 элемент байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр 8 элементийн 6 гэхээр энэ дээр бол фосфор болж таарлаа. Сүүлээсээ 2-д ордог гэхээр. За ингээд сүүлээсээ 2-д орж байгаа учраас энэ бол фосфор гэжээ. За дараа нь юу? Тэгэхээр P холоор 3 болно гэсэн үг. Энэ хоёр элементүүд хоорондоо харилцан үйлчлэхэд үүсэх нэгдэл нь 13 гэхээр D хариулт болцог байсан байна гэж үзэгнэ. За ингээд 14-ийн D хариултыг хийж үзье. За дараагийн тест болохоор ийм кельвин температурт ийм нэгэн хийн ийм эзлэх хүнтэй ийм даралттай бол энэ хималийн масс хэд идеал хийж үзнэ гэж. За 15 дугаар бодлого болохоор нэг шалтгаан байд юм шиг байна. За температур нь бол 273 кельвин гинэ. За масс нь бол 375 грамм гэж. За эзлэх нь бол 1 дециметр куб гинэ. За тэгээд даралт нь бол хэттэй тэнцвэ гэхээр 1/1-ийг үржих нь 15 зэрэгт. За ингээд 15 зэрэгт гэдгийг тавихын тулд хичээлээ. За ингээд энэ дээр бол 15 зэрэгтэй тавих юм байна. Ийм даралттай. Энэ гэхдээ даралтын нэгж нь паскалаар л өгстэй байж тээ. За энэ дээр нэг асуудал гарсан биш. За ингээд эндээс бол молийн масс хэд байх вэ гэдэг чинь. Тэгэхээр том эмийг болно гэсэн үг. За ингээд PV тэнцүү массыг байх нь молийн масс үржих нь RT гэсэн үг шүү дээ. За эндээс молийн массыг олохын тулд MRT-г байх нь PV болно гэсэн үг. Масс нь бол 375 граммыг 8314 үржих нь 273 кельвин. За тэгээд хуваадаг нь за 1/1-ийг үржих нь 15 зэрэгт паскал болж таарлаа. Ийм өндөр даралтай он чинь паскал гэж таарна. За гэхдээ энэний паскал гэдэг нь заавал өгдөх ёстой шүү. Тэгээд эндээс нэгийг 1000-д хуваахаар 0.1 метр куб болно гэсэн үг. Ингээд эцсийн хариу бол 15-ийн хариу хэд гарсан бэ гэхээр D гарсан байна. 82.2 грамм мойл гээд D нэжээ. За хоёр дахь бодис нь эхний бодисоос буслах температур багтаа гэдэг чинь. Тэгэхээр энэ бол дисперсийн хүч. Энэ бол диполь-диполийн хүч учраас энэ нь их болж таарлаа. За энэ хоёулаа спирт бол устөрөгчийн холбоотой учраас их болж таарлаа.
гелийн ион аргон гэдэг штэ доошлох тусам хайлах услах цэгийг өсдөг штэ. Тэгэхээр энэ нэг болж таарлаа. За дараа нь энэ бол NH2 туйлтай диполийн хүчээр холбогдохоор чинь туйлтай молекулуудын хоорондын таталцлын хүчийг диполийн хүч гэж нэрлэнэ. За тэгээд энэ дээр бол энэ туйлшрал үүсчихэж байгаа учраас услах цэг нь өндөр байж таарна. Энэ туйлгүй молекул буюу дисперсийн хүчээр холбогдож байгаа учраас энэ нь бол бага болж таарна. Тэгэхээр энэ бол D хариулт бол зөв байжээ. Холоор нь ийм уруулаас хэдэн мол натрийн хлорид үүсэх вэ гэж. За тэгэхээр 17 дугаар бодлогыг бол за бүгд хамтдаа 17 дугаар бодлогыг бүгд хамтдаа бодож үзье. За юу мэдэгдэж байна вэ гэхээр 100 см3 гэж байна. Эцэлхүүн 100 см3 гэж байгаа учраас эндээс 1000 хуваагаад 1 дм3 чинь 100 1000 см-тай тэнцвэр юм чинь гээд хуваагаар юу гарах вэ гэвэл 0.1 дм3 болно гэсэн үг. За тэгээд концентрац нь хэд гэж өгсөн бэ гэхээр С тэнцүү 6 мол дм3 гэж байна. За эндээс натрийн гидроксидын молийн тог олно гэсэн үг. Натрийн гидроксидын молийн тог. За тэгэхээр ямар томьёо байдаг вэ гэхээр С тэнцүү N1 бахан V гэдэг томьёоноос N1 болохдоо С үржих нь V гэсэн үг. Тэгэхээр 6 мол дм3-ийг мол нь бол 0.1 тухайгаар 0.6 мол болох гэсэн үг. За ингээд 0.6 гэдээ алдчихлаа. За энэ бол өмнөх бодлогоных тийм ээ. За энэ заримдаа энэ нөгөө бичиж байгаа бал нь ингээд. За хлорын хийг хлор 2 дээр нэмэх нь натрийн гидроксидын халуунтай үйлчлэлцэд юу үүсэх вэ гэвэл натрийн хлорид дээр нэмэх нь натрийн хлороо 3 дээр нэмэх нь H2O гэдэг юм бүтээгдэхүүн байцыг бол үүсгэдэг. За ингээд урвалын тэгштэглээ бол тэнцүүлээ. За тэгэхээр энэ дээр бол за энийг хичээвч бол арай мах болоод. За хлор 2-ын хий дээр нэмэх нь натрий OH-ийн халуун усмлаар үйлчлэхэд натрий хлорид дээр нэмэх нь натрий хлороо 3 дээр нэмэх нь H2O гэдэг бүтээгдэхүүнийг бол үүсгэдэг. За тэгээд энэний өмнө бол 5-ыг тавиад энэний өмнө бол 6-ыг тавиад энэ натрий хлоридын өмнө бол 5-ыг тавиад натрий хлороо 3. За энэ бол эсэлтэн зурлаар тэнцвэрлэн тийм ээ. За ингээд 0.6 мол гэж сая бид нар болсон шүү дээ бодисын тоо хэмжээг нь. За энд бол 6 мол гэж болчих. 50-ийн өмнөх коэффициентийн хэдэн мол натрий хлорид X мол гэж тавьчих. Доор нь 5 мол гэж тавьчих. Тэгээд 6-ад нь 5-таа тэнцвэр бол 0.6 гэдэгтэй тэнцвэр ихээр X тэнцвэр 0.5 мол натрий хлорид байжээ. Ингээд энэний гэтээ энэ бичиглэг хийх ёстой шүү. Зүгээр тавьчихлаа. 17-гийн бие хариулцаг байжээ. За аммоний сульфат ба аммоний нитратын бордо болгоо ашигладаг. Эдгээр давсан дагуулдаг азотын массын өөр байдаг. Тэд чихтэй сармаг өрсөнд бие биетэй ижил pH орчим үзүүлдэг. Аль бордонд азотын агуулга хамгийн их байх вэ гэж. Тэгэхээр эндээс бол NH4 NO3-ийнхаа молийн массын олон их нээлжинд эзлэх хувийг олох гэж байгаа учраас 14 дээр 4-ийг нэмээд 14 дээр нэмэх нь 48 гэхээр энэ тохиолдолд бол 80 г гарна. За ингээд азотын эзлэх хувийг олохдоо 14 азотын 2 ших байна тий 14 дээр 14-ийг нэмээд 28-ыг үржих нь 100 хуваах нь 80 гээл ингээд аль 20 гарах вэ гэвэл 35% нь бол энэ тохиолдолд
азот байна гэж үзэж болно. За дараа нь аммоний сульфат NH4 2 дахин SO4-ийн хувьд олж үзье. За эндээс бол молеийн массыг олохдоо юу яана? За 14 дээр нэмэх нь 4 үржих нь хэд вэ гэхээр 2 нэмэх нь 32 нэмэх нь 64 гээд нийт молеийн массыг олвол за тэгвэл энэ дээр бол нитрат болон сульфатын молеийн масс харьцангуй их байгаа учраас энэ мэдээж 35%-аас бол маш бага тоо гарах ёстой. За тэгэхээр бүгдээ хамтдаа бодож үзье. За эн чинь 14 дээр 4-ийг нэмээд 18 гэсэн үг. За тэгэхээр 18-ыг 2-оор үржүүлэхээр 36. 18-ыг үржих нь 2 нэмэх нь 32 нэмэх нь 64 гэхээр 132 гэдэг их тоо гарч байна тий. За тэгэхээр 132 г гээд за одоо эндээс энэ сульфатын давсан дотор агуулгаж байгаа азотын эзлэх хувийг олохдоо 14-ийг 2-оор үржүүлээд энд бол 28 г азот байна. За тэгвэл 28-ыг үржих нь 100 хуваах нь 132 гээд ингээд хэд гарах вэ гэвэл 28-ыг үржих нь 100 хуваах нь 132 гэхээр 21 100-ны 21 нь бол азот байсан байна. За ингээд энд бол аммоний нитратын бордоо бол хамгийн их одоо энэ хоёрын аль нэг нь байх боломжтой. Сульфатын азотын массыг бол харьцангуй бага байгаа учраас энэ хоёрыг хайрлах нь. За ингээд хөрсний pH орчин яах вэ гэхээр энэ аммоний сульфат нитрат гэдэг бол мэдээж энэ нөгөө чихтэй хөрсөн гэж байгаа учраас энэ бол NH4 NO3-ыг бол усанд хийгээд уусгахаар энэ дээр бол аммоний гидроксид үүсэнтэй NH4OH дээр нэмэх нь HNO3 гэдэг. Тэгэхээр NH4OH бол суус мөлдөө маш багаар юм бол задардаг. Энэ бол хүчтэй хүчил. Тэгээ хүчтэй давмгаа байхаар устрагчийн нэмэгдсэн нэгдийн ионы концентрац нь их байх тусмаа pH нь бол бага утга байдаг гэд. Ингээд pH буурна буюу A хариулт бол зөв байсан байна гэж үзэгнэ. За ингээ 18-ын бол A боллоо. За 19-ийн бүгд хамтдаа харцгаая. За тэгэхээр 19-т нь болохоор 19-т нь харж байна. Агаар мандалд бохирдуулагч хүчил болдог хүчлэг бороо үүсгдэг ургуулын тэртгэлийг заана гэж байна. Тэгэхээр энэ бол энэ хатуу гэдэг утсан байна. Тэгэхээр энэ хатуу байдалтай байдсан үүссэн учраас энэ бол хүчлэг бороо болж агаар мандалд хатуу юмнуудын дээшээ учрах их үр явна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр A хариулт болж ихсаалаас гарлаа. За гэтэл B дээр бол хүчлэг бороо гэтэл энэ суйрлаг бороо үүссэн. Суйрлаг хий үүссэн байна. Тэгэхээр B бол биш байна. C-гээс бол ерөөсөө хийн төлөв байдалтай байдсан үүссэн юм байна. Бүгдээрээ уусмал байгаа учраас C жигсаалаас гарлаа. D бол SO2-ын газ гэж бичсэн байна. Перм 2-ын төрсний шаталтаас үүсдэг SO2-ын хий агаар мандалд гарч ийн. Өөрөөр хэлбэл уушгины уушг болон амьсгалын замын өвчнийг бол гэмтээдэг ийм одоо хий байгаа. Тэгэхээр энэ бол 19 бол D хариулт нь зөв байсан байна. За 3 метил буч 2 ийн дараах урвалд орж болно. Урвалын төрлүүдээс заана уу гэж байна. За эндээс харах юм бол энд бол юу яасан бэ гэхээр хоёрсон холбоон дээр устрагчийн атомуудыг нэгдүүлсэн учраас устрагч нэгдэж орсон учраас энэ устрагчтой нэгдэх хурлыг гидроген хурвал буюу ангижих хурвал гэдэг энэ хоёрын аль нэг нь болж таарлаа. За гэтэл энд бол энэ дээр бол электрофил нэгдэх нь авна. Яагаад вэ гэхээр энд сөрөг цэнгийн илрэлтэй CC-ийн хооронд сөрөг цэнгийн илрэлтэй юм байлаа гэж бодоход энэ бол мэдээж электрон дуртай юм руу товтлж таарна. Тэгэхээр энэ дээр бол 20 бол C болно гэсэн үг юм байна. За ингээд баг багаар нь үзээд амраад хийгээрэй.